Энэ зураг төсөл нь шүү дээ. 180 цэгт хийц юм аа. Нөгөө огт хийгээгүй биш байхгүй да. Тэгэхээр бид нар Азийн хөгжлийн банк өнөөдөр мөнгө өгнө гэсэн байгаа дээр бид нар аваад 180 цэгээсээ цаашаа 333 болтлоо зураг төсөл дээр ч гэсэн ажиллаа хийгээд явах хэрэгтэй байхгүй юу? Засгийн газраас энэ эко төслийн нэгдүгээр манай говийн усны төслийг нэгдүгээр эренбэлж өгсөн байлээ. Энэ дээр маш их талархалтай хандж байгаа. Сая бас өнгө цагаан бургасны төслийг хөдөлгөх мөнгийг төлөвлөж өгсөн. Тийм учраас бид нар 180 ийм зураг байгаа. Би 3хан зураг л авчирсан. Тэгэхээр ерөөсөө бид нар энийг оруулаад тэр мөнгийг аваад цаашаа 333 болтол хийгээд явах нь зөв баха. Тэгэхээр зарчмын зөрүүтэй саналаар оруулж ирье гэж бодож байгаа. За учрал сайд хариулъя. За манай яамн дээр энэ нэг нуур төслийн мэдээлэл байгаль орчны яамнаас нэг нүүр материал ирсэн. Тэр санхүүжилт тодорхойгүй тэзүү зураг байхгүйгээд байгаль орчны яам бол нэг ийм материал ирүүлсэн. Тэгэхээр хэрвээ тэр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төсөв нь бэлэн болоод ингээ бэлтгэл ажил хангаж байна гэж үзвэл энэ 30 тэрбумаас дээш өртөгтөө төсөл улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэдэг хавсрал дээр нэмээд явхад бол болохгүй зүйл байхгүй. Тэгээ манай салбарын яам өөрсдөө бас тэгээ ажиллах хэрэгтэй. Тэгээ ажлын хэсгээр их хурал дээр мэдээж ажлын хэсэг гарах бах. Тэгээ бэлэн байдлын үнэлгээг нь хийн. Тэгээд нэмээд явхад бас болохгүй зүйл байхгүй.